За hi guys. Шинэ бичлэгэндээ тавтай морил. За миний Valorant-ийн agent-ийн backstory ярих цуврал юм байна. 2 дугаар дугаарын хүү бэлэн болж байна. За энэ дугаар дээр би бороо Killjoy-ыг сонгож авсан байгаа. Тэгээ ямар нэгэн шалтгаантай сонгож аваагүй зүгээр л Killjoy-ийн талаар судалмаар санагдаад тэгээд судалгааг зүгээр хийчихсэн. Манай Killjoy болохоор Герман улсаас гаралтай бөгөөд Killjoy түүний nickname. За тэгээд түүний жинхэнэ нэрийг болохоор Clara Boehringer гэдэг байгаа. За Valorant-ийн ерөнхий эйжентүүдийн хамгийн ухаалаг нь бол баатруудын нэг нь, эйжентүүдийн нэг нь. Тэгээ насны хувьд болохоор ер нь баатруудын нас ерөөсөө ер нь бол тодорхойгүй байдаг. Гэхдээ ерөнхий яг багцаагаар гэх юм бол ерөөд хамгийн залуухан эйжентүүдийн нэг нь гэж явдаг юм лээ. Гэхдээ JT-с арай ихч. Тэгээд Killjoy болохоор ер нь багасаа л маш ухаантай, ерөөдөө шинийн бүтээдэг техник технологи сонирхолтой тийм баатар байсан. Цэцэрлэгтэй хасаа ахуулаад тийм гоцгойд тийм ухаалаг байсан гэж яригддаг. Killjoy маань хамгийн залуухан тэг нэмээд ер нь бол хамгийн innocent буюу хамгийн гинзэмбүү нэг тийм хүүхдэрээ тийм personality-тэй agent гэж явд юм лээ. Тэгээд өөрийгөө илэрхийлэхдээ уусаа яг ингээд personality ингээ хувцаараа амар гаргадаг юм шиг санагддаг. Айгүй өнгөлөг. Тэгээд хийсэн одоо техник технологийн тэр хэллүүд нь дандаа өнгөлөг амар хөрхий игдүүтэй юмнууд ер нь бол хийдэг. Тэгээд нэмээд хувцлалтыг харах юм бол өөрийнхөө хувцлалт нь бас амар өнгөлөг, шар ногоон ийм хувцлалтуудтай. Killjoy болохоор Valorant протоколд нийцсэн 4 дахь баатар юм лээ. За тэгээд Killjoy болохоор нэг тийм амар тэднэрт нэг хэрэгтэй айгүй юм чухал. Тэр Kingdom-ийн файлыг олсон. Тэгээд тэрийг болохоор Brimд ер нь бол дамжуулж өгсөн юм лээ. Brim тэр хоёр болохоор ер нь нэлээд дотн харилцаатай. Ерөнхийдөө voice line-ууд дэр нь бас мэдэгддэг. Минь ийм бас таамаг байсан. Killjoy-ийн аав нь Brimтэй маш сайн найзууд байсан гэж бас тийм таамаг байд юм лээ. За тэгээд тэр файлыг Brimд өгөөд тэгээд нөгөө нэг анхдагч баатрууд болох нь Viper маань аа. Тэгээд Viper болохоор Brimтэй энэ файлын талаар ярилцаад ямар ч тач айгуу том асуудал үүссэн. Тэгээд түүнээс шалтгаалаад одоо энэ Valorant протоколд шинээр ингээд хүмүүс ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хүмүүс ажилд авч эхэлсэн. За тэгээд үүний дараагаар Killjoy-ыг болохоор 4 дахь яг юм эйжент болгож оруулж ирсэн юм байна лээ. Тэгээд яагаад ингээд Killjoy хэрэгтэйсэн, Killjoy шууд нэгдэж орсон гэдэг нь болохоор ерөөхдөө би ингэж бодсон. Killjoy нөгөө маш балаг нөгөө техник технологи юмнууд бидэг. Тэгэнгүүт voice line-ууд дээр бас яригддаг. Brim-ийн одоо нөгөө Molly гаргадаг хөрөмж, гарт нэдэд хөрөмж тэрийг бүтээсэн. Тэгээд нөгөө Bracer гээ тэрийг нас бүтээсэн юм лээ. Тэгээд нэмээд ерөөхдөө баатруудын техник технологи одоо энэ ашиглаж байгаа төхөөрөмжүүдийг ерөөхдөө сайжруулах зорилготойгоор Valorant протокол ер нь аль нэгдсэн гэж би бол хараад байгаа. Тэг бусад ер нь баатруудтай харьцуулах юм бол нэг тийм нууцлаг тийм dark backstory ер нь бол байхгүй айгу тийм тэгэлэг өнгөлөг тийм бүх юм нь ил ойлгомжтой гэх үү яг тийм баатар эйжент юм элэ. За Killjoy мэдээж баатруу 4 скиллтэй байдаг. За Killjoy-ийн скиллүүд гэх юм бол Nano Swarm, Alarm Bot, Turret, Ultimate энэ 4 скиллтэй байгаа. За тэгээд Nano Swarm гэдэг нь болохоор ерөөдөө баатруудад байдагтай адилхан Molly, яг Killjoy өөрхөн бүтээсэн ийм өнгөлөг юм жижигэн бүрэх ийм Molly гэдэг. За тэгээд хоёрыг авах боломжтой ийм Molly яагаад яг 3 секунд үргэлжилдэг ийм Molly. За Alarm Bot нь болохоор одоо Alarm Bot-ыг тавьсан байхад газарт одоо тэр нөгөө нэг Alarm Bot-ийн яг ингээд range-д орсон хүмүүсийг fragile болгодог буюу одоо damage 2 дахин илүү авдаг тийм болгодог. За Turret нь болохоор яг өөрт нь худалдаж авах яг өөрт нь байнга байдаг скил нь. Тэгээ тэр скил нь болохоор энэ бууддаг ерөөдөө юм робот байдаг. Тэр
робот нь болохоор айлын дайснууд enemy харангуутлаа шууд буудаж эхэлдэг ийм скил байгаа. За ultimate skill-ийн хувьд гэх юм бол ultimate skill нь одоо тухайн тэр том range-д нь ороод одоо ultimate-д нь орсон баатруудыг бол юу ч хийх чадваргүй болгодог 8 секундын хугацаанд. Тэгээд энэ нь бол бас нэлээд тийм том хүчтэй скиллүүдийн хүчтэй ultimate юу нь бол скиллтэй тооцогддог ийм скил байгаа. За KJ болохоор Valorant дээр Sentinel гэдэг ролтой байдаг. За Sentinel нь болохоор ерөнхий сайтаа хамгаалах тал дээр илүү тулж ажилладаг гэсэн үг. Тэгээд ерөнхий бас ардаас flank ирж байгаа хүмүүсээс хамгаалах, ардаа trap тавих, өөрөө бас flank хийх гэх мэтчлэн ерөнхийдөө яг тийм ерөөдөө нэлийн ардаас тавилдаг амьд үлдэх ерөн шаардлагатай тийм батраа гэсэн үг. Sentinel нь багасаа айгүй ухаалаг өссөн гэдээ ярьчихсан. Тэгээд тэрийг ч гэсэндээ өөрөө айгүй сайн мэддэг. Өөрийгөө ингэж балаг гэдгээ ингэж илэрхийлсэн тэрийг мэддэг гэсэн voice line-ууд бас нэлээ хэд байдаг. Ер нь сонсоод үзвэл ер нь бол мэдэгдэнэ. These imposters actually think they can beat my tech. Let's test that theory. I knew it would all work out. It always does. I built literally everything on this battlefield. Yeah, even the things that might kill us. What? You want me to say sorry? Тэгээд нэг бас аюу том факт аа. Ерөөдөө Valorant-ийн ертөнцид болохоор эсрэг ертөнц гэдэг нэг юм ер нь яригддаг шүү дээ. Тэнгүү тийм хоёр ертөнц байдаг. Тэнгүүтлээ эсрэг ертөнцийн Killjoy болохоор тэр Spike-ийг дээсэн. Тэнгүүтлээ одоо манай ертөнцийн болохоор яг жинхэнэ Killjoy болохоор Spike Diffuser буюу одоо тэр Spike Diffuse хийдэг тэр одоо хөрөмжийг дээсэн гэж яригддаг. За тэгээд яг хөө тэр Spike Diffuser бүтээсэн нь бол уусаа баттай тийм cinematic дээр ер нь бол гарт юм лээ. Хэрвээ энэ diffuser-ыг бүтээгээгүйсэн бол Valorant-ийн agent-үүд бүгд өөхөх боломжтой байсан. Did you find the power source? Here. Let's go. But Dad, not enough power. It needs to be superheated. Get that head. I honestly didn't expect that to work. Really? So, maybe give us a heads up next time? За тэгээд та нар мэдж байгаа бол Reina болохоор яг техник технологи тийм төхөөрөмж тиймэрхүү шинжлэх ухааны юмнууд хэрэггүй гэж үздэг. Ерөөдөө баатар гэдэг нь болохоор voice line-аар дээр нь мэдэгддэг. You could never hope to match a Radiante. Enough of your technology. The future is radiant. Яг тэр нэг radiant power нэг юм онцгой юм хүчтэй. Одоо та Reina-гийн одоо скиллүүдийг харсан бол тэр power ашиглаж одоо скиллүүд нь хийгддэг. Тэгмэд Killjoy болохоор нэг амар их техник технологи ашиглаж өөрийнхөө бүтээсэн юмнуудтай скиллтэй. Тэгэд Reina болохоор Killjoy одоо скиллтэй холбоотой нэг тийм voice line хэлдэг. Тэгээд ингээд хуучин чи юм Killjoy-ийн юмыг ашиглаад нэг тийм бүтлгүүцсэн маягийн тиймэрхүү тийм voice line хэлдэг. Тэгээд тийм ч учраас Reina уусаа тийм Killjoy нэг тийм дуртай биш. I remember the machine Killjoy made. What they did to... Never mind. It does not matter. Уусаа техник технологи дургүй учраас тэгээ Killjoy болохоор харин Reina-гаас нэлээд тийм айдаг, жоохон ингэж жирхдэг тийм voice line-уудтай юм байлээ. It always feels like Reina is after me personally. Does anyone else feel that way? No? Just me?
Reina, I can see why you don't want any of my tech. You're scary enough without it. Энийг бол би өмнөх Valorant-ийн шинэ эйжентийн танилцуулган дээр хальт дурдаад өнгөрсөн. За тэгээд ерөөхдөө 2 жилийн өмнөөс Killjoy Raze 2-ыг хосууд эдийг бол зарласан. Тэрнээс өмнө ерөөхдөө тэр хоёрын картнууд, voice line-ууд гэж жижигсэжнүүд ерөөхдөө цацагдаад хүмүүс ерөөхдөө энэ хоёр хосууд байх гэсэн тийм таамаг ерөөхдөө төвшүүлчихсэн лээ. Тэгээ 2 жилийн өмнөөс аль биесээр нэг постэр цацаад тэгээ аль биесээр хосууд эдийг зарлагдсан байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм бас Raze тэр хоёр хамтдаа ерөөхдөө нэг өрөөнд ингэж ажиллаж юм хумаа хийдэг. Raze-с өөрөө юм төхөөрөмж юм хумаа скиллүүдийнхаа ямиг өөрөө хийдэг. Тэгээд тэрэн дээр болохоор Raze Killjoy аларм ботыг хулгайлаад тэгээд бүүн ботоо хийжсэн юм байлээ. Killjoy-ийн талаар маш сонирхолтой нэг факт гэх юм бол Killjoy болохоор яг энэ Valorant эйжентүүдээс ганцаараа яг gamer тоглоом тоглодог. Riot-ийн нөгөө League of Legends гэх тоглоом байдаг. Тэгээд тэрийг тоглодог. За тэгээд бас нэг факт хэлэх юм бол нэг бас нэг player card гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор Killjoy-ыг тоглолтын гадаа яг нэг өөрөө нөгөө alarm bot-тай хамт ингээд зогсож байгаа team player card гэдэг. Тэрийг ингээд ерөнхийдөө анзаарах юм бол нэг rock хөгжмийн нэг тийм том фестивал шиг харагддаг. Тэр Killjoy үүн дээрээс харах юм бол Killjoy айгуу тийм дуу хөгжим дуртай. Тийм хүн би болсон. За тэгээд төсөлд нэг сонирхолтой факт хэлэх юм бол Killjoy өөрийн гэсэн TikTok-тай юм билээ. Тэгээ нэг Герман нэг Riot-ийн developer хөгжүүлэгч нь болохоор энэ Killjoy-ийн TikTok-ыг ашиглаж ингээд хөгжүүлж тэгж явд юм билээ. Be like, we could be friends if you wanna. We could just talk if you wanna. За тэгээд сонирхолтой санагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн баатруудаа би бас яг тийм тодорхой төлөвлөсөн байхгүй байгаа учраас бас саналаа хэлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр олцгаая. Баяртай.